Өнөөдрийн дугаараараа бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой магний болон кальц гэх эрдэс бодисын талаар ярилцах болно. Эдгээр эрдэс бодис ямар үүрэгтэй, дутагдвал яадаг вэ? Бас ямар хоол хүнсэнд агуулгаддаг талаар дэлгэрэнгүй ярилцсанаа. Ингээд дугаараа хүлээн авч сонсно уу? Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт сонсогчдоо. Бидний дараагийн дугаар бэлэн боллоо. Одоо номёогоо подкастнда урья. Сайн уу номё? Сайн уу? Сонсогчдоо олон танд энэ өдрийн мэндийг хүргэе. За, Баярлалаа. байна. Сонио ихтэй шүү. Би өмнөх дугаар дээрээ бид хоёр ер нь дэлгэцийн хэрэглээгээ бууруулах талаар ярьсан тий. Тэгээ би дэлгэцийн хэрэглээгээ бууруулахын тулд орой уцаа харахын оронд ном уншсан. Тэгээд шидэт мухлаг гэдэг номоо баг багаар орой болгон уншсаар агаад дуусгасан байгаа. Тэгэхээр эний өмнөх дугаарыг та бүхэн маань бас сонсоод үзээрэй. Бид хоёрын бэлтгэж явуулдаг подкаст маань дандаа амьдралын чанарыг бага ч гэсэн дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих талаар гоё хэрэгжүүлж болохоор зөвлөгөө өөртөө хийж байгаа алхмуудаа хуваалцдаг ийм гоё дугаарууд байгаа шүү. Чамаар сонин сайхан юу байна? Надаар тайван байна да. Манай энд хүүхдүүдийн сургуулийн амралт болоод дуусчихин. Тэгээ яг сургуулийн амралтын үеэр би даалтын үе болж таардаг. Тэгээд маш их ачаалттай 7 хоногуд болж өнгөрлөө. Дэлгэцийн хэрэглээний талаарх подкаст хийсний дараагаар би ч гэсэн дэлгэцийнхаа хэрэглээг бууруулах дээр өөрийгөө бас ингэж шахаж явсан. Тэгээд өмнө нь хичээлүүдийнхаа материалуудыг дандаа компьютер дээр юм уу эсвэл iPad-н дээр уншдаг байсан. Тэгээд тэр дугаарын дараагаас бүх хичээлүүдээ хэвлэж аваад тэгээд аль болох хэвлэмэл цаасан дээр уншиж хэвшгээр ажиллаж эхэлсэн. Өөрчлөлт байна. Яста сайн байна. Баг гэлтгүү одоо баг бүхний нийлбэр нь том үрдэн авчирдаг гэж бид хоёр дадаа ярьдаг болохоор тий. Яста сайн байна. Би бас шинэ модуль шинэ семестр эхлүүлчихсэн их сургуулийнхаа тэгээ нилээ хүнд олон 7 юутай юм бэлээ юниттэй. Тэгээд 7 юнитээ бүгдийг бас хевлээд авсан. Зарим нь болохоор яг ингээд линкэн дээр дараад цаашаа заавал компьютер дээр унших шаардлагатай. Гэхдээ ерөнхий хичээлээ болохоор бүгдийг ингээ гоё хэвлээд авсан. Тэгээд хэвлэхтэй холбоотой нэг юм санаанд орсон. Бидний өмнөх дугаар байгаа бичил хуунцрын нөлөө гэд нэртэй дугаар байгаа. Энэ дугаарын дор нэг хүн асуулт үлдээсэн байсан тий. Тэгээ бид хоёр подкастнда хүмүүсийнхээ асуултаас бас хариулж явъя гэж ярилцсан байгаа тийм ээ ном. Сонсогчийн маань асуусан асуулт нь болохоор принтерийн хэвлэж гаргасан материал бас баримт шиг хуванцар агуулгаддаггүй гэж асуусан байсан. Тэгээ бид хоёр энэ хуванцартай холбоотой дугаар дээр аль болох дэлгүүрээс авж байгаа эсвэл ресторанд үйлчлүүлсний дараа авж байгаа өдөр тутам бид нар баримттай ингээд авчирж байгаа шүү дээ тий. Тэр баримтыг аль болох гараараа хүрэхгүй байхыг хичээж байгаа гэд ярьсан. Тэгээ инх зуулагч маань хүүхдүүдтэй бас одоо бариулахгүй байхыг хичээлдэг талаараа ярьжсэн тий. Тэгэхээр энэтэй холбогдуулаад асуусан байна. Зөв. Тэгэхээр энэ одоо дэлгүүрт худалдан авалт хийгээд гарангуут одоо манай амьдарч байгаа газар Лондонд ихэнх газрууд ийм баримтаа заавал уншуулад ингээ хаалгавчаар ингээ гардаг ийм барьер гэх юм уу да урт жижигхэн ийм хаалга шиг юм байрлуулсан байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй тэр нөгөө баримтаа авч гардаг. Тэгэхээр би хүүхдүүдтэйгээ хамт дэлгүүрт явж байхдаа бити ээж нь авчиг гэдэг байхгүй. Ягаад тэгэхээр хүүхдүүдийн биднийхийг бодвол илүү эмзэг жинхэнэ нөгөө өсөж торинж байгаа үе шатан дээрээ явж байгаа. Тэгээд тэдний маань даавар дөнгөж биднийхтэй харьцуулахад тийм тогтургүй эсвэл өсвөр насны хүүхдүүдийн хувьд дааврын одоо өөрчлөлт өндөр байгаа учраас би тэд нарыг хамгаалах үүднээс бити бариараа гэдэг байхгүй. Өөрөө ч гэсэн аль болохоор барихгүй гэж юм. Мэдээж дандаа бэлэтээ явна гэж байхгүй. Гэхдээ л болж өгвөл тэрнээс нэг ингээл гартаа ингээд атгаад ч юм уу те ингээд бариад ахгүй байхыг боддгийн. Яагаад тэгэхээр одоо ингэж хэвлэж гаргасан баримт нь болохоор арай өөр төрлийн цаасан дээр байгаа. Бид нар гэртээ номоо бит хоёр гэртээ хичээлээ принтлээд сургууль дээрээ гэртээ принтлээд гаргахад тэр бол ямар ч асуудал байхгүй. Бид ном уншлаа гэхэд тэрэн дээр бол ямар нэг айдас асуудал байхгүй. Харин кафед юм уу, дэлгүүрт юм уу, хоолны газар ороод баримтаа авахд нэг юм нарийнхан
ресит өгдөг штэ. Тэр болохоор ондоо төрлийн thermal гээд халаалтанд уралд ордог юм цаас байгаа байхгүй. Энэ цаас нь болохоор BPA агуулдаг. Энэ BPA-гийн талаар дэлгэрэнгүй сонсыг бол бид хоёрын бичил хуунцрын нөлөө гэд энэ дугаарыг та бүхэн маань бас дахин сонсч болно. Тэгэхээр BPA бид яаж ордог вэ гэхээр тэр реситийг би ингээд миний гар хөлөрцсөн байлаа гэхэд гартаа ингээд атгах юм бол аль эсвэл гартаа тус дүрхчихсэн эсвэл гарыг ариутгах юм шингэн байдаг шүү дээ спирттэй. Тэрийгээр гараа ингээд ариутгацсан байж байгаа. Тэр реситийг ингээд барих юм бол бүр илүү цаашаага амархан нэвчдэг, арьсаар дамжаад нэвчдэг. Тэгээ санаандгүй байдлаар бас тэр гар хүрсэн руугаараа хоол унд идэх юм бол амаар дамжаад бас бие рүү орох магадaltaй. Тэгээд эдгээр бодисуудын хамгийн аюул нь юу байдг вэ гэвэл эстроген гэдэг даавартай төстэй бүтцтэй учраас тэр дааврыг дуурайгаад одоо тэр дааврын гүйцэтгэх ёстой үйл ажиллагаанд нь саад учруулад оронд нь очиод бид суучдаг гэсэн. Тэгээд арьсаар дамжаа шингэдэг. Тийм болохоор энэ нөгөө реситүүдийг багсгаарай гэсэн. Тэгэхээр энэ асуулт асууж байгаа хүний хувьд бусад хэвлэмэл цаасан дээр санаа зовлтгүй зөвхөн дэлгүүрээс авч байгаа тэр жижигхэн баримтаа аль болохоор гартаа нэх бариад байхгүй. Ийм ажил хийдэг бол ийм ажил хийдэг хүмүүс зөндөө байгаа тийм кассан дээр суудаг. Бээлийн өмсөд ингээд ажиллавал бас дааврын системээ хамгаалж чаднаа. За маш гоё дэлгэрэнгүй хариулж өгсөнд баярлалаа. За Өнөөдрийнхөө сэдвийг хоёлоо танилцуулах уу? За тэгээ бид хоёр өнөөдрийнхөө дугаараар бичил шимийн талаар хүмүүст хүргэе гэж ярилцсан байгаа. Тэгээд бичил шим гэд ярихаар амин дэм эрдэс бодис маш олон төрөл байгаа учраас өнөөдрийнхөө дугаараар ердөө хоёрыг танилцуулахаар бэлдсэн байгаа. Тэгэхээр чиний хувьд ямар бичил шим танилцуулъя гэж бодож байна вэ? Номоо тэгээд яагаад энэ бичил шимийг сонгосон бэ? За миний хувьд болохоор энэ дугаараар кальцийн талаар түлхүү ярих гэж бодсон. За яагаад вэ гэхээр би болохоор илүү түлхүү бага насны хүүхдийн хоол шимт хичээл талаар илүү судалдаг тийм энэ тал дээр илүү их ажилладаг. Тэгээд бага насны хүүхдүүд мэдээж бүх шимт бодисыг хангалттай бөгөөд тэнцвэртэйгээр авч ээж өсөлт нь хэвийн эрүүл саруул өсөн боожход нөлөөлдөг тийм. Гэхдээ эдгээр шимт бодисуудаас тэр дундаас эрдэс бодисуудаас одоо ранклаад үзэх юм бол нэлээд дээгүүр жагсдаг нэг эрдэс бодис бол кальц байдаг. Тэгвэл яагаад чухал вэ гэхээр бид нар тодорхой хугацаанд л кальцийг өөрийнхөө биед ингэж хөрөмтлүүлж авах боломжтой байдаг. Тодорхой хугацааны дараа түүнийг авах биш харин эргээд нөгөө буурах буюу алдагдлынхаа үе шат руу орчдөг. Тэгэхээр нөгөө бага насандаа ялангуяа одоо тэр яг авах шаардлагатай үеүддээ кальцийг бид нар хоол хүнсээрээ дамжуулаад хангалттай байдлаар авч чадахгүй байх юм бол одоо бидний дунд хамгийн түгээмэл байдаг ясны сэргэжил гэдэг өвчин дүртэх эрсдэл нь нэмэгддэг. Тэгэхээр яг бага насны хүүхдтэй хүмүүс бас манай энэ подкастыг сонсдог болохоор яг энэ чухал үеийг алдчих юм бол дараа нь бид тэрийг нөхөх боломжгүй байхгүй. За бүр тодруулаад ярих юм бол эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёрын насны хувьд ялгаатай байгаа. Гэхдээ хүн дунджаар 30 нас хүртлээр өөрийнхөө бид кальцийг цуглуулдаг. Хоримтлуулж авах нь шүү дээ. Банкар зүүрлэх юм бол бид ингээд тодорхой хэмжээний мөнгөө цуглуулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд тэр цуглуулсан одоо хуримтлуулсан кальцаараа үлдсэн амьдралаа буюу 30-аас хойших насаа тэтгэж явна гэсэн үг. Тэгэхээр 30-аас өмнөх насандаа одоо бид нар энэ кальц дээр маш сайн анхаарч өгөх хэрэгтэй байдаг. Тэгээд би ч гэсэн анх ингээд хоол шимт хичээлийн талаар сайн мэдлэггүй байх үедээ сураагүй үедээ энэ талаар мэддэггүй байсан. Харамсалтай нь би нэлээд хожуу энэ сэдв рүү орсон болохоор яг миний нөгөө кальцийг авах гоё юм чухал одоо үе маань өнгөрчихсөн байсан. Тийм болохоор одоо яг хүүхдүүдийнхаа энэ кальцийн хэрэглэн дээр дүүнертаа маш их зөвлөдөг юм сэдв байгаа. Тэгэхээр энэ талаар өнөөдөр ярих гэж бодсон. Зөв. Тэгэхээр яг тодорхой хугацаанд тэр кальцаа хуримтлуулж авснараа хожим тодорхой насанд хүрээд тэр нөөцөөрөө амьдрах учраас нэг урьдчилан сэргийлэх маягаар энэ кальцаа сайн хоол хүнснээсээ нөхөж авах юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр айгуу чухал сэдв байна. Ер нь бид хоёрын энэ яриад байгаа дугаарууд маань голдуу нэг урьдчилаад авж болох арга хэмжээнүүдийн талаар ярьдаг, тийм. Өвчин тусаад ч юм уу эсвэл нэгэнд
хоцорчихсны дараа бол тэрийг буцаагаас сэргээх хэцүү. Тэгснээс төрүүлээд арга хэмжээ авчих юм бол дараа нь санаа зовлтгүй тий. Тэгэхээр хүүхэд насандаа илүү сайхан анхаарад хүүхдүүддээ залуу байгаа дээрээ энэ кальцийнхаа нөөцийг хуримтлуулж авах нь шүү дээ. Миний хувьд болохоор магнийн талаар ярих гэж бодсон юм. Яагаад гэхээр энэ зүгээр ажиглалт шүү. Би Монголдо очихоор шоколад идэхнийх дуршил төрөхгүй надад. Тэгснээ Англид буцаад ирэхээр л шоколад идмээр санагдаад бараг л өдөр болгоно какаотойгоо янз бүрийн жорууд туршиж үзээл тэрийгэ хэрэглэмээр санагдаад идэх байхгүй. Тэгээ би өөрөө юу гэж ажигласан бэ гэвэл магадгүй миний биед ямар нэгэн шимт хижээл дутагдж байгаа учраас би тэрийг хүсээд Монголд очихоор зүгээр болчихдог. Энд ирэхээр л хар шоколад идмээр санагдаад идэг. Тэгээд хар шоколаданд бол магний нэлээ өндөр агуулгаддаг те какаонд. Тэгээд тэр утгаар нь бас энэ бас магниттай холбоотой байж магадгүй гэж бодсон аахгүй. Тэгээд нэг хүн бас миний чихрээ тансан тэмдэглэгээ Facebook дээр сэтгэлдээ бас тэгээд үлдээчихсэн байсан. Монголд бол нэг тийм чихэрлэг юмны дуршил төрдөггүй гэд. Тэгэхээр бидний нөгөө идж байгаа хоол хүнсэнд агуулгадж байгаа тэр шимт хижээлээс бас бидний нөгөө хооллох дуршил, хорхойсол нэлээх хамаардаг. Тэгэхээр магний бас байж магадгүй гэд би магниг бас сонгосон байгаа. Тэгээ бас нэг өөр нэг шалтгаан нь юу гэхээр манай хоёр хүүхэд хоёулаа багтаа яг ингээд унтахаараа айгүй хөлөрдөг байсан байхгүй юу? Тэгээ ялангуяа манай хүү бол яг ингээд унтлаа хөлрөөд баг дэрний уутын солихоор тий айгүй хөлөрдөг юм хүүхдээс. Тэгээд хүүхэд илүү хөлрөөд байхаар магний дутагдaltaй болдог гэд би нөгөө нэмэлтээр юм шүршдэг магний аваад хөлөнд нь бас шүршиж өгч ийсэн. Тэгээд ер нь магнитай нэлээд эрт найзалсан гэх юм уу да. Тэгээд амьдралд маань нэлээд ойрхон байдаг учраас магнийн талаар өнөөдрийнхөө дугаараар танилцуулдаг юм билүү гэж сонгосон. Номоо маань сая хэлсэн нөгөө кальцийн талаар те кальцийг хуримтлуулж аваад ингээд хүн цаашдаа тэр нөөцөөсөө нөхөд ингээд явдаг гэд хар үгээд те. Тэгэхээр магнийн хувьд болохоор насанд хүрсэн хүний бие дунджаар 25 г магний агуулдаг. Тэрнээс 50-60% нь ясанд байдаг. Үлдсэн хэсэг нь зөөлөн идүүдэд ялангуяа булчинд хуримтлагдчихэйдэг. Харин цуснд болохоор нийт магний 1%-аас багахан хэсэг нь агуулгаддаг. Тэгэхээр одоо магний миний биед хангалттай байна уугүй юу гэдгийг үзэхдээ цусны шинжилгээ хийлгвэл нэг сайн тодорхой гарахгүй. Тэгээд бас зөв биш байдаг цусны шинжилгээр гарсан магний. Тэрний оронд шээсний шинжилгээгээ шээсээр хэр зэрэг магний гарч ийн, шээсээр магний маш бага гарч ивэл магадгүй биед нэлээ магний дутагдaltaй тий байх магадaltaй гэж үздэг. Тэгээд магниг бол хоол хүнснээсээ нэлээд сайн нөхөж авах боломжтой. Магний гэд ярьсан чи анх одоо ингээ магнитай танилцчихсэн гэх юм уу? Магниг авч исэн юм жирэмсэн болоод магний бодолт дээр жирэмсэн болоод тэгээд эмчтэй хэлээд ингээд жоохон ингээд чилж өвдөд байна гэдэг чисэн чи надаа чи магний өвчаа гэ магнезиум өгчээсэн аахгүй. Тэгээд бас нөгөө жирэмсэн болоод ирэх үед бас шүрмэс айгүйх татдаг штэ тий. Тэгээд тэр үед нэмэлтээр уудаг байсан. Тэгээд миний магнитай танилцчихсэн одоо анхны тохиолдол яг үндэ жирэмсэн болоод нэмэлтээр ууж эхэлчихсэн. Тэгээд магнийн талаар бас хүмүүс сайн мэдхгүй байх нь илбэг байдаг тий. Одоо жишээлбэл би жирэмсэн болоод танилцсан гэж штэ. Яг энэ хүмүүс бас зүгөө байж магадгүй болохоор энэ сэдв бас маш гоё үр өгөөчтэй сэдв болох байх гэж бодож байна. Тийм шүү. Яг жирэмсний үед нөгөө шүрмэс татах хэвээр хэцүүтэй. Яг шүн дунд шүрмэс татаа босоод бүр ингээ босоод суудлаа амар өвддөг штеп. Тэр үед тэгээд ер нь ингээ жирэмсэн байхад магний хэрэгцээ бүр ингээ нэмэгдчихдээ билээ хүний биед цаанаасаа хэрэгцээ нь бүр ингээ нэмэгдээд тэгээд яагаад гэвэл тэр бол ойлгомжтой тий тэр үеийн нэг ургийн өсөлт тэгээд эхийн эдийн нөхөн төлжилт дааврын нийлэгжил тэгээд энергийн солилцоо гэд бүх юмд энэ магний хэрэгцээ бүр илүү шаардлагатай болоод тэгээд нөгөө нэг жирэмсэн байгаа шинэ хүн бүрдүүлж байгаа бие тэтгэхийн тулд илүү их магний хэрэгцээ нь өндөрсөд тэгээд тэрнтэй холбоотой бас магний дутагдж байгаа тэр шинж тэмдэг нь булчин татвагнах эсвэл шүрмэс татах ийм юугаар илэрдэм билээ. Тэгээд
жирэмсний үеэс гадна алкогол хэрэглэдэг хүмүүст бас магний нэлээд дутагдaltaй байт юм билэ ерөнхийдөө. Яагаад тэгэхээр нөгөө алкоголын байнгын хэрэглээтэй хүмүүсийн хувьд ер нь энэ магний шүү бүх үйл ажиллагаа баг 300 гаруй энэ бодисын солилцоонд оролцдог ийм эрдэс. Тэгэхээр нөгөө алкогол их уугаад байгаа хүмүүсийн хувьд хэрэгцээтэй бүх тэр үе шат үйл явцыг нэлээд бууруулад магнигийн хэрэглээ бүр өндөрсдөг. Тэгэхээр би бас боддог байхгүй нөгөө хүн алкоголын хамааралд орчихсныгоо хүн хүлээн зөвшөөрдөг. Ерөөсө тэгж боддоггүй. Тэгээ ер нь бол алкогол хэрэглээл найз нөхдөдөө уугаал ингээд яваад байдаг. Гэтэл яг тогтмол ийм алкогол хэрэглээд байгаа хүмүүс ялангуяа алкогол дундаа арх ч юм уу те эсвэл за бүх төрлийн спиртийн төрлийн бүх төрлийн ундаа ингээ хэрэглээд яваад ахаар биед нь магний дутагтаад эхэлдэг. Тэгэхээр магниг болж өгвөл энэ одоо алкогол хэрэглэдэг хүмүүс буцаагаад нөхч магний өндөртэй хоол хүнс хэрэглэж ивэл их зүгээр юм шиг надад санагддаг. Яг үнэ нөгөө нэг алкоголын хэрэглээ өндөр болоод ирэхээр шээс ялгаруулалт дагаад нэмэгдчихдэг тий. Тэгэхээр энэгээр дамжуулаад бас магний хэмжээгээр алдагддсан байна л да. Тэгээд алкогол хэрэглэсний дараагаар ер нь тий донтогсод гэлтгүүгээр бид нар ч гэсэн алкогол тодорхой хэмжээнд хэрэглэсэн бол маргааш нь ч юм уу эсвэл хэсэг хугацаанд бас энэ магний агуулмж өндөртэй хоол хүнсийг хэрэглэж өгөх нь бас зохистой юм шиг санагдсан. Яг зөв. Яг үнэ бид нар бас одоо ингээл найз нөхдөдөө гараад пив уух 5 дахь орой хамтдаа вино уугаад ч юм уу суух тохиолдол зөндөө гарна шүү дээ тий. Би бол яг алкогол хэрэглэхгүй ер нь алкогол уухгүй гэд нэлээд удаж байгаа. Одоо баг 2 жил болж байгаа. Гэхдээ одоо бас найзуудтайгаа вино уудаг, шар айраг уудаг хүмүүс байж болно. Тэгэхээр энэ хүмүүс маань гарах өдрөө өглөө нь бас магнигаар илбэг одоо ус ч юм уу магний ихтэй аршаан ус ч юм уу эсвэл магний нэмэлтээр уудаг бол магнигаа уугаад гарах юм бол их сайн. Яагаад тэгэхээр яг номочисо хэлж штэ шээсээр дамжуулаад нөгөө хэрэгтэй магни гаргадаг гэд. Тэгээ тэрэн дээр бас нөгөө алкогол уухаар ийм үйл явц явагддаг. Юу гэхээр нөгөө тархинаас хүний бие дагуулгадж байгаа тэр шингэнийг зохицуулах юм даавар ялгардаг. Гэтэл алкогол тэр дааврыг дарангуулад үйл ажиллагааг нь буснуулаад зогсоогоод тэгэнгүүт нөгөө биеэс бөөрийн үйл ажиллагаанд нөлөөлөд биеэс хэрэгцээтэй шингэнийг ингээ гадагшлуулад идэг. Тэгээд биеэс шингэнийг гадагшлуулад байх тусам тэр шингэн нь эсийн дотор бас эс хооронд оршиж идэг. Тэгэхээр энэ шингэн нь гадагшлаад тэгэхээр нөгөө эс маань шингэн багасчаар одоо маргааш нь толгоо өвдөж сэрээл те алкогол уусны дараа эсвэл бид нар шартна гэж хэлдэг штэ. Шартаж сэрнэ. Тэгэхээр ийм үүнээс хамгаалахын тулд нэлээд сайн шингэнээ угаад дээрэс нь магнитай хоол хүнсээ бас хэрэглэвэл их зүгээр. Тэгээд магн дээр бас нэмээд хэлэхэд гэж хоёлаа магна яриад байдаг гэж. Харин тийм магни их гоё сэдв юм а тий угаасаа. Их гоё сэдв байна. Хүүхдүүд ч гэлтгүй том хүмүүс ингээд гүүлгээд бөөлжсөний дараагаар бас магна ихээр алдчихсан байдаг юм байна. Тэр үед нь бас бид нар магниг яг энэ өвчлөлийн дараагаар магниг нөхөх тал дээр анхаарч өгч ивэл бас зүгээр байдаг шүү. Ялангуяа бага насны хүүхдүүд чинь гүүлгэх суулгахтай ийм тохиолдлууд аюу их байдаг штэ тий. Тэгэхээр энэ үед бас анхаарч ивэл зүгээр байдгаа. Тэгээ магны алдагдалтыг ярьсан чинь би кальцийн талаар бас ярмаар санагдлаа гэж. За кальцийн чимэгдэлтийг бууруулдаг, кальцийг шээсээр хөөж гаргадаг хид хідэн одоо хүнс байдаг. За хамгийн нэгдүгээр бит хоёр кофеин дээр ярьж исэн шиг санагдчихна кофеин. Кофеин агуулсан хоол хүнсний хэрэглээ хит өндөр. За мэдээж тодорхой бага хэмжээгээр хэрэглэхэд бол кальц тэгж их хэмжээгээр алдагдаад хүний биед хороо чанар үүсгээд байхгүй. Хит их хэмжээгээр хэрэглэдэг хүмүүс байдаг шүү дээ. Жишээлх юм бол кофеин агуулсан өглөө нэг кофе уугаал араас нь энерги ундаа уугаал тэгээ шоколад идэл өдрийн тэ 5-6 аяга кофег ингээд аягүй их уудаг. Тэгээ хажуугаар нь дахиад одоо кофеин агуулсан хийжүүлсэн ундаач байд юм уу одоо шоколадч байд юм уу ийм бүтээгдэхүүн хэрэгэлдэг. Тэр нь урт хугацаанд үргэлжилж байгаа болвол та кальци харьцаж байна гэсэн үг. Яагаад вэ гэхээр
Кофеин болохоор бөөрийг илүү ажилуулад өчтдөг тий. Тэгэхээр бөөр их ажиллах үед шээс игсэн. Инхээр нөгөө шээстэй хамт нөгөө кальц маань алдагдчихдаг гэсэн үг. Кальц одоо алдагдах үед ямар хоруу чанар үүсдэг вэ гэхээр бидний бие дагуулгадж байгаа энэ кальцийн 99% нь яс болон шүдэнд дагуулгадж байгаа тий. За үлдсэн ганцхан хувь нь эд, зүрх, элэг, булчин гэдэг энэ зөөлөн эдийн эсэд оршиж идэг. Тэгэхээр шээсээр ингээд дамжуулаад шээсээрээ ингээд кальцийг хөөж гаргаад хахаар нөгөө одоо цуснд байгаа энэ кальц маань алдагдаад байхгүй болохоор бид ямар тохио очдөг гэхээр миний цуснд кальц байхгүй боллоо шүү гингүүтээ нөгөө ясанд байгаа кальцаас очиж аваад идэг гэсэн үг, нөхөж аваад идэг гэсэн үг. Тэгээд ясныхаа кальцийг хүн ингээд авч хэрэглээд авах юм бол ямар асуудал үүсэх вэ гэхээр ясны сэргэжилт. Энгийн жишээгээр тайлбарлах юм бол одоо хэдүүлээ ингээд нэг тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд тэрүүгээрээ одоо байшаа авах гэж илаа гэж бодъё л доо. Тэнгүүд өдөр тутмынхаа одоо зарлагыг хянахгүй тэрийг давуулан хэрэглээд нөгөө хуримтлалаас аваалах юм бол хуримтлал нь багасаар бид нар сүулдэ одоо ямар ч хуримтлалын мөнгөгүй болно шүү дээ тий. Яг энэнтэй адилхан кальцийг шээсээр алдаад авах юм бол яснаас авах нь. Тэгээ яснаас аваад ахаар нөгөө ясны бат бүх чанар нягтршил ингээд сэргэжээд ирдэг. Тэгэхээр ясны сэргэжил явагддаг. За нөгөө талдаа хүүхдүүдийн дунд хийж үлсэн ундааны хэрэглээ маш өндөр байна. Та бас тэрийг анзаарсан баха. Ер нь хүүхэд гэлтгүй одоо том хүмүүсийн тэгээ насанд хүрсэн хүмүүсийн дунд ч гэсэн хийж үлсэн бөгөөд нэмэлт сахартай ундааны хэрэглээ аюул өндөр байгаа. За энэ ундааны хэрэглээ өндөр байх нь бас кальцийн одоо цуснд кальцийн хэмжээг бууруулдаг. Тэгээ дахиад нөгөө яснаасаа тухайн кальцийг нөгөөх боломжийг нь бүрдүүлчихдэг гэсэн үг. Хийж үлсэн ундааны фосфорын хүчил гэх бодис агуулгадчихэдэг. Тэгээ энэ нь болохоор ундаанд ямар зорилготой байдаг вэ гэхээр гоё амтыг өгөх гэж хийдэг. Энэ одоо бодис нь хүний биед ороод ирэхээрээ цусыг юм хүчилдэг болгочдөг. Тэгэхээр нөгөө хүчилдэг орчныг бууруулахын тулд бие кальцийг ашиглаж эхэлдэг. Ингээд нөгөө цуснд байгаа кальцаас аваад тэгээд дахиад нөгөө цуснд кальцэн дутагдаад ирэхээрээ яснаас авдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхэд байнга хийж үлсэн ундаа уух юм бол яснаас ингээд кальц нь алдагдаад тэгээд дахиад одоо ирээдүйд эрсдлүүд нэмэгдэж эхэлнэ гэсэн үг ээ. Давсан дээр бас бүгдийг анхаарах шаардлагатай байдаг. Яагаад вэ гэхээр давс ихтэй хоолыг эсвэл одоо өдөрт авах ёстой энэ наатрийн хэмжээг хэтрүүлэн аваад авах юм бол бүр илүүдэл наатрийг гаргахын тулд илүү их ингээд ажилдаг. Ингээд ажиллахдаа нөгөө наатртай хамт кальцийг нь ингээд шүүгээд гаргацдаг гэж хэлж болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн хоолнд давсыг хүртэл айгүй болгоомжтой хэрэглэх ёстой байгаа байхгүй юу? Хүний бие уг нь бол маш ухаантай ажилдаг. Ингээд цуснд кальц багасаад ирэхээр бие автоматар яснаас кальцийг гаргаж нэмдэг. За тэгээд дээр нь гидснээс нөгөө кальц чинь хүний гидсэн шимэгдэж байгаа шүү дээ тий. Гидснээс энэ кальцийг шингээх чадварыг нэмэгдүүлээд нөгөө талдаас шээсээр кальц алдагдахыг ингээд багасгачдаг. Гэхдээ энэ одоо систем болохоор ямар үед ингээд үйл ажиллагаагаа алдчихдаг вэ гэхээр саяны хэлсэн кофег хэтрүүлэн хэрэглэх, хийж үлсэн ундаа эсвэл давс ихтэй хоолыг бүр ингээд маш удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглээд ахаар нөгөө систем нь алдагдаад кальцаа нөхөж чадгаа болчдөг гэсэн үг байхгүй юу? Тэгээ ясны сэргэжилт гэд сая ярьсан чинь яс, кальц хоёр маш нарийн уялдаа холбоотой. Үүн дээр бас нэмээд магний бас ясны бат бэх байдалд нөлөөлдөг эрдэс бодис учраас энэ талаар бас нэг юм нэмье гэж бодож байна. Яадаг вэ гэхээр хүний биеийн магний нэлээд ихэнх хувь нь ясан дагуулгддаг би түрүүн хэлсэн шүү дээ тий. Тэгснээрээ нөгөө ясны тэнцвэртэй байдлыг хангаж идэг. Гэтэл хэрв ясны магний хэмжээ буурах юм бол дагаад ясны бүтэц хэтэрхий юм хатуу болоо түүнийгээ дагаад бэртэл авахд амархан хугарах магадaltaй юм эмзэг болдог. Тэгэхээр зарим судалгаагаар ясны сэргэжилттэй эмэгтэйчүүдийг аваад үзэхээр ясных нь магний нь ерөнхийдөө ингээ багасчихсан байт юм л та. Тэгэхээр ясны сэргэжилтээс урьдчилан сэргийлэхийн тулд магнийгаа бас сайн хоол хүнснээс авч явах хэрэгтэй. Тэгээд цуснд магний багасах юм бол кальцийн хэмжээ буураад бамбайн дэрэгдэх булчирхайн бас дааврын энэ үйлчлэл муудаад тэгээд дээрэс нь дэмдэмийн нөлөө бас сулардаг. Тэгэхээр энэ бүгд яг нийлээд нөгөө ясны сэргэжилтийг бий болгох тэр эрсдлийг нэмээд байдаг. Тэгэхээр ингээ хараад үзэхээр бүх энэ эрдэс
амьд юм уу тус тусдаа үүрэг гүйцэтгэдэг, тус тусдаа юм шиг мөртлөө нэг нь нөгөөгөө дэмжээд, нэг нь багасах юм бол нөгөө нь буурал те, нэг нь нөгөөгөөсөө зээлээд дотроо юм одоо байнгын зохицуулах гэж хөөрхий бидний бие ингээ айгүйх завгүй ингэж ажиллаж идэг. Тэгээс бас судалгаа хараад үзэхээр бас сонирхолтой юмнууд бас байд юм билэ. Магний ихтэй хоол иддэг хүмүүсийн яс нь илүү нягтрш сайтай байдаг гэд. Тэгээ энэ нь болохоор Норвегийн томоохон судалгаагаар ингээ харагдсан. Норвегт ундны усандаа магний юм өндөр ундны ус хэрэглэх тусам нөгөө ташааны яс хугарах эрсдэл бага байд юм байна. Тэгэхээр ташааны яс хугарах эрсдлийг яагаад энэ дэлхийд дахинд айгүй тийм томоор авч үзээд ач холбогдол өгдөг вэ гэхээр энэ яс хугараад эмнэлэгт ялангуяа настай хүмүүс энэ яс хугараад эмнэлэгт хэвтэх юм бол одоо нас барах эрсдэл айгүй өндөр байт юм байна л да. Одоо жишээ нь эмнэлэгт хэвтэж байхдаа угаасаа дархлаа муудсан өндөр настай хүмүүсийн хувьд тэндээсээ хоёр дахь халдвар аваад түүнээсээ болоод нас барах ч юм уу тий. Тэгэхээр энэ ташааны ясны бэртэх хугарах энэ эрсдлийн талаар маш их авч ярьдаг. Гэхдээ магний илүү хэрэгснээрээ бүх төрлийн ясны хурал багасгүй гэвэл бас тийм баталгаа байхгүй. Тэгээ зарим тохиолдолд бүр магниг ингээ хэтрүүлж одоо нэмэлтээр ингээд аваад исэн хүмүүс шүү дээ. Бүр байх ёстой хэмжээнээс нь илүү их аваад исэн хүмүүс бугуй гарын яс хугарах эрсдэл нь баг зэрэг нэмэгддэг гэдэг бас судалгаа байт юм билэ. Тэгэхээр нэг юм альва юмыг нөгөө хэтрүүлж болохгүй гэдгийг л бас энэ судалгаануудаас харж болж байна л та. Тэгэхээр их сургуульд сурж байхад одоо эссе ч юм уу assignment шалгалт өгөхдөө дандаа альва зүйлийг хоёр талаас нь харахыг биднээс шаарддаг тийм ном. Тэгэхээр зөвхөн нэгтлэг одоо магний сайн юм чинь магнигаа хасаа их хэмжээгээр идэж ууж нэмэлтээр ав гэдэг ч юм уу. Гэтэл их зүйлх юм бол бас асуудалтай гэдгийг нь ингээд хоёр талаас нь ер нь хараад тэндээсээ үнэлт гаргах талаар маш сайн гэж бэлддэг гэх юм уу оюутнуудаа. Тэгэхээр би бас боддог байхгүй үүнтэй холбогдуулаад хэлэхэд их сургуульд сурж гинэ гэдэг нь зүгээр л одоо диплом өртлөөд гарах биш. Маш их зүйлийг бид нар сурж идэг те ядаж эмхцэгцтэй эсвэл цагаа зөв хуваарлахаас ахуулаад дээрэс нь хоёр зүйлийг харьцуулаад тэндээс яаж аль нь дээр үү яадын байна гэдэг ингээ харьцуулаад маш зөв шинжилгээ дүгнэлт гаргахад хэрэгтэй байдаг. Тэгэхээр яг уу сүүлийн үед сэдвээсээ хальцсан шүү уучлаарай. Гэтэ сүүлийн үед нөгөө бас нэлээд их яригдсан болохоор одоо юу хэрэгтэй, юу их сургууль сурах хэрэгтэй, боловсрол хэрэгтэй хэрэггүй гэдэг нэлээд их яригдсан болохоор би бас энийг яриад байгаа байхгүй. Хүн боловсрол нэмэгдэх тусмаа тэндээс нөгөө цензууртай мэдээллийг маш гоё цензууртайгаар хүнд хүргэх тэгээ буцаад нөгөө цензууртайгаар хүлээн авах тэр чадварыг маш сайн нэмдэг. Тэгэхээр зөвхөн мэрэгшээд төгсөхөөс гадна давхар юм амьдралд маш хэрэгтэй зүйлийг хүн бас сурж идэг юм аа гэдгийг хэлэх гээд. Тэгээ бид хоёрын ярьж байгаа энэ ярианууд маань зөвхөн нэг талаас нь хараад зөвхөн энэ сайн энэ муу гэх биш дандаа хоёр талаас нь хараад хүргэхийг хичээдэг те. Тэгээд сая магний дээр ч гэсэн ярьж ин л да зарим тохиолдолд сайн мөртлөө хэтрүүлэх юм бол бас асуудал үүсэх магадaltaй байдаг шүү гэд. Кальц дээр ч гэсэн ялгаагүй тий. Нэг хэсэг кальц одоо ястай холбоотой асуудал үүсэнгүүтэл яс хугарсан хүнд кальц уу гэл том ийм кальцийн бэлтгэл уулгадаг байсан бол ийм хэлбрээр кальц аваад ахаар нөгөө судасны хооронд судсан дотор үүсдэг судасны хатуурлыг нэмэгдүүлээд эргээд зүрх судсанд муу байдаг гэхээ. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр илүү ясны гэмтэл бэртлээс хамгаалахын тулд наранд сайн гараад ах юм бол витамин D-гээ сайн авна. Витамин D-г сайн авах юм бол эргээд яс бат бүх дээрэс нь магний өндөр хоол хүнсээ хэрэглэх юм бол эднэр нь нийлээд энэ нөгөө ясныхаа сэргчлэлтээс урьдчилан сэргийлж байдаг. Тэгээ нэг нь дандаа уялдаа холбоотойгоор ингэж явж яадаг гэд. Яг тийм. Тэгээд D витамин гэд ярьсан чинь илүү жоохон тодруулаад товчхон мөртлөө тод өгөх юм бол одоо кальц ингээд бидний хоол хүнсээр дамжаад гидсэнд орж ирээ гидсний хананд шимэгдэж байгаа тий. Жишээлээд аваад үзэх юм бол ингээд төсөөлөл үүсгэх гэж үзэх юм бол гидсний хананд ийм тусгай одоо цус руу нэвтрүүлдэг ийм тусгай хаалга байдаг гэж бодъё л тоо.
Тэр хаалгыг болохоор нээдэг зүйл нь Д амин дэм байгаа байхгүй юу. Тэгэхээр хэрвээ хүний биед Д амин дэм дутагдах юм бол хэдий одоо тий кальцийг авсан ч гэсэн тэр нь нөгөө нэг зөв хаалгаараа орж чадахгүй буюу одоо цаашаа одоо бидний чухал хэрэгцээтэй байгаа идэрхтэнд хүрч чадахгүй гэсэн үг. Тэгэхээр кальцийг Д амин дэмтэй хослуулан хэрглэж бид нар кальцийг одоо хангалттай хэмжээнд авах боломжтой гэж үздэг. Тэгээ сая кальцийн илүүдлийн талаар бас та ярьсан тий. Яг үнэ ямарваа нэг юм зохистой тунгаар хэрэглэх хэрэгтэй. Хэтрүүлж болохгүй бас дутааж болохгүй тий. Кальцийн хит илүүдл нь бөөрийн чулууг үүсгэх хэрэгслийг нэмэгдүүлдэг. Сүүлийн жилүүдэд бас бөөрийн чулуу маш их болж байгаа. Тэгээ энэ нь болохоор кальцийн одоо илүүдлээс болж байгаа. За нөгөө талаас давсны хэрэглэнээс бас үүдэлтэй байгаа тий. За мөн төмөр болон байрын шимэгдэлтийг кальцийн хит хэрэглэн бууруулцдаг. Тэгэхээр кальц одоо хитрээд ирэх юм бол нөгөө бидний бас чухал шаардлагатай төмөр болон цайрын шимэгдэлт буурдаг гэсэн үг. За мөн хоол боловсруулах замд одоо төрөл бүрийн асуудлууд үүсгэх бас эрсдлийг нэмэгдүүлж идэг. Тэгэхээр нөгөө одоо сүүлийн үед ингээд нэмэлтээр бид нар бүтээгдэхүүн авч хэрэглэж байгаа шүү дээ тий. Ялангуяа хүүхдүүдтэй өвөл болоод ирэхээр бид нар за одоо өвөлдөө бэлдээд ингээд амин дэм эрдэс бодис нэмэлтээр уулгая гэж хэлдэг хүмүүс бас зөндөө байдаг. Надаас ч гэсэн асуудаг эцэг эхчүүд зөндөө байдаг. Мэдээж өгж болно тэр гэхдээ тэрийг нөгөө яг зөв тохирсон тунгаар нүгж гин үү. Хоёрдугаарт нь таны хүүхдэд яг нэмэлтээр тухайн эрдэс бодис шаардлагатай үгүй юу гэдгийг нь тогтоох нь аягүй чухал байдаг. Түүнээс зүгээр окей улмаагийн хүүхэд кальц ууж байгаа юм чинь манай хүүхдэд бас таарна. За эсвэл одоо доржийн хүүхэдтэй амин дэм ийм тунгаар ууж байгаа юм чинь манай хүүхдэд ч гэсэн таарна гэж юусоо үзэж болохгүй л гэсэн санаахгүй тий. Яг зөв. Тий. Яг ийм учраас personalized nutrition буюу яг хувь хүнд зориулсан шимт хичээлийн энэ ухаан илүү хөгжиж байгаа сүүлийн үед яг олон нийтэд зориулсан мэдээж хэрэг олон нийтэд зориулсан хувь тун хэмжээ мэдээж байна те. Ерөнхийдөө ийм хэмжээний магний авах хэрэгтэй. Ерөнхийдөө хоол хүнснээс иймэрхүү хэмжээний кальц авбал зөвөө гэд ингээ гаргаад өгнө бүх орн бүх улс үндэстэн бүхэнд засгийн газраас нь тий ингээ гаргаад өгчд. Тэр дундаа бас нөгөө онцлог гэж байгаа. Бүх хувь хүний онцлог, насны онцлог гэж байна, хувь хүний онцлог гэж байна. Тэрэнд нь тааруулаад тухайн бодисыг илүү их авах шаардлагатай юу? Эсвэл нөгөө тогтоож өгсөн тэр тунгийн давуу авах ёстой юу гэдэг нь өөр байдаг. Тэгэхээр би яг энэ чиглэлээр өөрөө яг сураад байгаа байхгүй nutritional therapy гэдэг маань юу вэ гэхээр яг хувь хүнд зориулсан чи юм бэ? Чиний онцлог чи юу юм бэ гэдэгт нь зориулсан тэр ухааныг хэлж байгаа. Тэгээ nutritional therapist-ууд яадаг вэ гэхээр тухайн хүний бүр эхнээс нь дуустал нь өдий хүртэлх насанд нь ямар хоолтоор явж ирсэн, ген юу юм, орчны нөлөө нь юу юм гэдэг бүгдийг хавсруулж ингэж судалж үзэж хагаад түүнд тулгуурлаад чамд ийм дутуу байгаа юм байна. Ийм юм илүү байгаа юм байна гэдгийг нь олж тогтоогоо. Тэгээд тест хийгээд тестэн дээрээ суурлаад альва нөгөө нэмэлт уулах шаардлагатай бол тэрийг нь санал болгодог ийм мэргэжил. За тэгээд хувь хүний шимт хичээлийн хэрэгцээ шаардлага гэд ингээд аваад ярихаар буцаад магний дээрээ тайлбарлахад магний илүү шаардлагатай хүмүүс гэж бас байна тусдаа. Тэр хүмүүсийн дотор ямар хүмүүс ордог вэ гэхээр хамгийн түрүүнд стресс өндөртэй хүмүүс ордог. Яагаад гэвэл хүний бие тэр биед байгаа магнийхаа хэмжээг илүү их ашиглачаад байна гэсэн үг. Тэгэхээр магний дуталд орчихсон байх магадaltaй байдаг учраас стресс байгаа хүмүүс. Стресс дундаа одоо жишээлбэл би замаар гарах гэдгсэн чинь миний урдуур нэг машин гинтор огцом гараад ирвэл би амар стрессний дээ. Тэгтээ би буцаад хэвийн байдалтай шилжиж байгаа бол энэ бол тийм архаг стресс биш. Угаасаа хүний биед явагдах хэвээр кортизол өндөр ялгарлаа, буцаад буурлаа, хэвийн байдал шилжлээ. Гэтэл байнгын одоо санаа зовлостой, ардаа одоо дарамттай ч юм уу эсвэл ажлын дарамттай ямар нэгэн байдлаар стресс байнга өндөр байгаа бол архаг стресстэй байна гэсэн үг. Тэгэхээр архаг стресстэй байгаа хүмүүст магний дутагдал нэлээд өндөр байдаг. За бас нэг магний хэрэгцээтэй хүмүүс нь чи түрүүн хэлсэн тийм үү? Одоо хүүхэд гидс гүйлгээд нэлээд удаан явах юм бол гэд тэ. Тэрнтэй адилхан
насанд хүрсэн хүмүүстээр ялгаагүй удаан үргэлжилсэн суулгалт эсвэл гидсгүүлгсэн нөхцөлд дараа нь магний биед багассан байдаг. Тэгэхээр магнигаа нөхөх хэрэгтэй. За бас Crohn's disease гэх Crohn-ы өвчин гэж байна. Энэ нөгөө хоол шингэцтэй холбоотой, celiac disease гэж байна. Глютентэй холбоотой. За тэгээд нөгөө гидснийхаа ходоодныхаа тодорхой хэсгээс тайруулсан тийм эцэст орсон хүмүүст бас магний багасчдаг. Эдгээр шалтгаанаас хамаарат шимэгдэлт нь бас буураад үүнийгээ дагаад магний буурдаг. За бас бөөрийн өвчтэй хүмүүс байна. Бөөрийн өвчнөөс гадна чихрийн шижинтэй бас шээс хөөх эмийг удаан хэрэглэсэн тохиолдолд бусад эмийн нөлөөгөөр бас магний багасах тохиолдол байдаг. За тэгээд хит тархалт гэж. Хит тархалт буюу англи хэл дээр бол obesity, одоо байх ёстой жингээсээ хэтэрхий илүүдэлжин тээж байгаа. Энэ хүмүүс бас магний дутагдсан байдаг. Тэгээд хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин бидний хэлж яг заншснаар бол сахарын өвчтөй хүмүүст ч гэсэн магний бас нэлээд багцсан байдаг биед нь. Тэгэхээр энэ хүмүүс бас магнигаа нэлээд сайн нөхөж явах хэрэгтэй. Кальц дээр ямар хүмүүст кальцаа илүү сайн анхаарах хэрэгтэй гэдэг юм бол хүүхдүүд дээр ч юм уу. За мэдээж хамгийн нэгдүгээр хүүхэдтэй бага насны хүүхэд яагаад вэ гэхээр бага наснд хүний одоо нөгөө ясны ихэнх хэсэг нь бүрэлддэг. За бүр наривчлаад аваад үзэх юм бол 0-10 наснд 40-50% нь ясны маасны 40-50% нь бүрэлддэг. 11-14 наснд 60-аас таад 15-аас 18 наснд 90-95 тэгээ 20-25 наснд бол ясны дээд хэмжээнд хүрдэг гэж ингэж үздэг. Тэгэхээр бага насны хүүхдүүдийн хувьд бол кальцийг хангалттай хэмжээгээр авч явах нь ясны одоо энэ мас бүрдэж байгаа үед маш чухал хэрэгцээтэй байдаг. Хоёрдугаарт нь гэх юм бол жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд. За эхийн бие бол нөгөө хүүхдийг гидсэнд байх үед цусаараа дамжуулаад хүүхдийн бие шаардлагатай байгаа тэр кальцийг нь хангаж өгдөг. Ингэснээр хүүхдийн яс одоо бүрддэг гэсэн үг. За мөн хөхүүл үедээ тухайн ээж кальцийг хангалттай авч чадахгүй байх юм бол шүд сулардаг. За ясны одоо бэхжилт бас буурдаг. Тийм болохоор жирэмсэн болон хөхүүл үедээ ээжүүд маань кальцаа хангалттай хэмжээгээр авч явах шаардлагатай. Тэгээ нөгөө улс орны одоо хоногийн хоол хүнсээр авах ёстой шимт бодисын зөвлөмж хэмжээ гэж байдаг тийм. Дээрээс харах юм бол жирэмсэн болон хөхүүл ээжийн одоо шимт бодисын хэрэглээ бол дандаа өндөр байдаг. Тэгээ энэ юу илэрхийлж байгаа вэ гэхээр нэгдүгээр жирэмсэн байх үедээ хүн бүтээж байгаа тийм. Тэгэхээр нөгөө хүүхдтэй шаардлагатай шимт бодисыг та өөрийнхөө цусаар дамжуулж өгч байгаа гэсэн үг. За хоёрдугаарт нь хөхүүл үед ч гэсэн тодорхой хэмжээгээр шимт бодисууд алдагдж идэг. Тэгэхээр энийг бас бид нар нөхөж авах шаардлагатай байдаг. За дараагийн кальц дээр бас нэг анхаарах бүлэг бол нөгөө цэвэршилтийн үе болон цэвэршилтийн дараах үед эмэгтэйчүүд кальцийнхаа хэрэгтэнд анхаарах хэрэгтэй байт юм билээ. Яагаад тэгэхээр эстроген даавар энэ яс задрах процесс айгүй өндөр нэмэгдчихэд. Тэгэхээр энэ үед нөгөө ясны одоо эрдэсийн нягтршил гэж байгаа те энэ нь болохоор бүр 1-2% алдагддаг гэж үздэг юм лээ. Тийм болохоор яг энэ үед бид тодорхой хэмжээнд авч чадахгүй байх юм бол бас энэ ясны сэргэжилтийн эрсдлийг нэмэгдүүлчих юм билээ. За мөн дараагийн бас нэг анхаарах гэх юм бол хөдөлгөөн багтаа хүмүүс. Суурин амьдрал гэхдээ өдөржин дэлгэцийн ард суудаг ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байх үед ясанд кальц одоо хоригдлогддгүй бий болтгоо гэсэн. За энийг бүр ингээд дэлгэрүүлээд тайлбарлая гэх юм бол одоо ингээд бид нар ямарваа нэгэн хөдөлгөөн хийх одоо гүүх харайх за хүүхд дээр авч үзье л да ямар нэгэн байдлаар хүүхэд гүүх харайх тоглох гэсэн хөдөлгөөн хийх үрд яс энэ даралтыг мэдэрдэг ба энэ даралтыг болохоор ясны дотор байгаа энэ жижиг хэсүүд хүлээж авд юм байна. Ингэж мэдээллийг хүлээж авсны дараа шинэ ясыг бий болгодог. Тэгэхээр шинэ яс үүсэх бүр кальцийг цуснаас илүү их авч иж бат бүх хатуу нягтршил өндөртэй яс үүсдэг гэсэн. Хэрвээ хүүхэд өдөржин суугаа байдалтай, гар утсаа ширтээ, эсвэл хөдөлгөөн багтаа байх юм бол ясанд ямар ч дохио очихгүй. Тэгэхээр нөгөө яс минь за дохио ирэхгүй байгаа юм чинь би ерөөсөө ингэж шинэ яс үүсгэх гэх одоо юм шаардлагагүй юм байна гэж бодоод тэгээ нөгөө кальцийг ашиглахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө кальц нь одоо тогтохгүй цаашаага шээсээр ингэж гадагшилчдаг гэсэн үг.
Тэгээд 2019 онд хийсэн нэг судалгаа байсан. Өдөр бүр 1 цаг гадаа идэвхтэй юм хөдөлгөөн хийдэг хүүхдүүдийн ясны эрдэсийн нягтршил хөдөлгөөн хийдэггүй хүүхдүүдийнхээс илүү байсан. Тэгэхээр хөдөлгөөн хийх тусам тайлц илүү сайн одоо бид тогтдог гэсэн үг. Харин хөдөлгөөн ерөөсөө хийхгүй байх юм бол хэдий хоол хүнсээр авсан ч гэсэн тэр нэг гадагшилчих боломжтой гэсэн үг байхгүй. Тэгээ нөгөө энэ дээр би нэг сонирхолтой нэвтрүүлэг үзчихсэн. Та бас нэг сансрын нисгэгчдийн холбоотой нэг юу шеэрлсэн байсан би тэрийг санаж байна. Гэхдээ тэрэн дээр та булчингийн маасын алдагдлыг ярьсан тийм. Тэгээ нөгөө сансрын нисгэгчд ийм 1 сар энгүү орчинд байсныхаа дараа ясны эрдэсийн одоо нягтршил 1-2% нь алдагдсан байт юм байна. Хөдөлгөөнгүй байгаад ахаар тийм тэгэхээр эндээс харахаар ясны эрүүл мэндэд хөдөлгөөн бас ямар чухал байх вэ гэдэг нь харагдчихээн гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хөдөлгөөнгүй байдаг хүмүүс маань бас энэ дээрээ сайн анхаарч явахгүй болвол та сая хэлсэн кофе хийжсэн ундаа тий давсны хэрэглээ өндөртэй хүмүүс маань бас кальцийн хэрэглэн дээр анхаарах шаардлагатай байдаг. За мөн тамхи татдаг, арх хэрэглэдэг хүмүүс бас байна. За спортоор их хичээлдэг, их хөлөрдөг хүмүүс бас одоо хөлсөөр нөгөө кальцийг тодорхой хэмжээнд алдчихэдэг учраас бас кальц дээр анхаарч өгвөл шаардлагатай байдаг. Орчин үед хүмүүс хүүхдүүдээ яаж гадаа гарах вэ гэдэг нь асуудал болчихсон. Тэгээ дээр үед бол гадаа хүүхдүүд нь тоглоод гэрлүүгээ дуудаж оруулах гэдэг нь асуудал байсан байхгүй юу? Орооч орж ирж хоолоо идээч гэдэг хүүхдүүд нь гадаа тоглоод бид нар чинь ёстол эрүүл үед өссөн хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр орчин үед эцэг их тулгарч байгаа нэг чаленж бид хоёр дандаа ярьдаг те чаленж бол хүүхдүүдээ яаж гадаа гаргаж өсөрч харайлгаж тоглуулах вэ? Тэгэхээр би бас нэг хялбархан хийчихэж болох аргаасаа хуваалцахад хүүхдүүд нөгөө өөртөө таарсан хэмжээний жинг өргөж явах юм бол ясанд нь бас сайн. Тэгээ тэр хэмжээний жингээ өргөөд тэгээ бүр ингээ өсөрч харайж явах юм бол бүр сайн. Тэгэх юм бол нөгөө ясанд бат бэх болоод ер нь бидний биеийг ингээд аваад үзэхээр дасгал хөдөлгөөн хийхэд тодорхой хэмжээний гэмтэл үүсээд ясанд ч ялгаагүй, булчинд ч ялгаагүй, гэмтэл үүсээд тэрийгэ буцаад нөхөөд шинээр ингээд төлжөөд илүү гоё бат бэх яс тэгээд булчин үүс болж өгүүлэл хүүхдүүдээ гүйж гаргаад тэгээд нэг хийлгэж болдог амархан арга юу байх вэ гэхээр хүнсний худалдан авалтаа хийлгээд хүүхдэдээ яг таарсан тохирсон хэмжээний хүндтэй тор бариулаад тэгээ шатаар дээш нь гүйлгээд гэрлүүгөө тустуулах ч юм уу те энэ хүүхдэд зарж байгаа хэлбэр биш харин нөгөө ясны сэргийлтээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа шүү. Тэгээ спортоор хичээлдэг хүүхдүүд бол мундаг багаасаа бүр нөгөө ясныхаа нөөцийг сайн бүрдүүлж авч байгаа. Монголд очихоор бүр орой болтол ингээ хүүхдүүд гадаа тоглолцсон нөгөө турникэн дээр бүр ингээд шавцсан бүгдээрээ ингээ гоё дасгал хийгээд байж дим билээ. Нөгөө өндөр юм monkey bar турникэн дээр тэр хүүхдүүд бол өстой янзтай нөгөө ясныхаа нөөцийг бүр багада маш сайн бүрдүүлж авч байгаа, булчингийнхаа нөөцийг бүрдүүлж авч байгаа. Тэгээд номогийн саяны дурдсан жингүүдэлтэй холбоотой нэг пост болохоор би гэртээ телевиз үзээ байжсан чинь манай охин энийг ирээд хардаа өстой сони юм байна гэдэг үгүйч харсан чинь сансрын нисгчтэй байгаа байхгүй. Тэгээд жингүүдэлт нэлээд урт хугацаанд байжгаад буугаад ихтлгийдээ буугаад ирэхээр булчингийнх нь маас нь хоргодоод багасчихсан байдаг юм байна. Яагаад тэгэхээр нөгөө ашиглахгүй байгаа учраас бидний эс бас яаж ажилтдаг вэ гэхээр одоо хэрэглэхгүй байгаад ах юм бол за би хэрэггүй юм байна гэд цөөрөөд багасаад аяндаа ингээд хатан гаршаад байна гэсэн үг. Бид хэвтэрд байгаа хүмүүсийг бол сайн мэддэг те булчингийн маас яаж хоргоддог вэ? Тэрнтэй адилхан жингүүдэлд байгаа хүн болоод босоод зогсоод явж гинэ гэдэг чинь л одоо бид булчингаа ажиллаад булчин ажиллаж байгаа учраас ясаа наашин цааш нь хөдөлгөө татаад гар хөдлөөд алхаад явж байгаа штэ. Ягаад гэвэл энэ булчин маань ястай нэгт ингээ холбогдоод тэрнийхээ дагуу ажиллаж байгаа. Тэгэхээр алхаж гинэ гэдэг маань бас л булчин ажиллаж гинэ л гэсэн үг. Тэгэхээр заавал спортоор ингээл хичээлээд бай гэсэн үг ш. Яаж игээл хөдөлгөөнтэй байх юм бол байнга суух биш. Гадаа гараад алхаад ч юм уу эсвэл гүйж хараагаад туртаа юмаа зөөгөөл машинтай явдаг байсан бол за энэ удаа машингүй зүгээр явчих гээл ингээд байх юм бол бас нөгөө бидний кальцийн нөөц ч сайн байх юм байна. Дээрээс нь магнезиум ч бас магний ч бас сайн байна. Тэгэхээр энэ талаас нь хараад зохицуулаад яваад байвал их сайн байна.
Дасгал хөдөлгөөнгээ ярьсан чинь хоёлоо ямар нэгэн үйлдэлийг дасгалтай холбох тийм чаленж эхлүүлсэн шүү дээ. Таны хувьд яаж явж Тийм гинэ? шүү Ямар дээ. байна вэ? Ааха бид хоёр нөгөө өмнөх дугаар дээрээ нэгнээсээ тэгж хүссэн тий өөрийнхөө дуртай юмнуудаа хийгээд тэрнтэйгээ уялдуулаад жоохон дасгал хийгээд ах юм бол дуртай юмараа ингээд дэгээдээд ингээд дасглаа нэмнэ гэд. Тэг би тажгүй шүү хийгээд байгаа шүү. Ер нь би кофего яг гоожоод аяг руу дүргэх зуур гар дээрээ бүх чингээ аваад гар дээрээ ингээд туршиж агаад галтгооныхоо яг нэг буланд юм хоёр гар дээрээ дээш нь биеийнхаа жинг дээш нь өргөөд одоо core muscle гэснийхаа тэгээд биеийнхээ яг үндсэн булчингаа жоохон ажилуулчаад байгаа. Тэгээд гадаа бас гарсан үедээ шатаар маш хурдан ингээд дээш нь гүгээд байгаа. Тэгээд бид нар бас саяхан энд бас хүүхдүүдийн амралт болоод бид хэд далайн эрг рүү явсан байхгүй. Тэгээд далайн эрг рүү явхдаа нилийн юм өгсүүр газар нилийн их таарсан. Тэгээ өгсүүр газар дээр бас түргэн хугацаанд маш богино хугацаанд дээшгээ хүүхдүүдтэйгээ уралдаж гүгээд богино хугацаанд мөртлөө маш тийм үр дүнтэй дасгал гүйж ингээ уралдах тиймэрхүү юмнууд ингээ авчуулаад ер нь өдөрт хийж байгаа үйлдэлүүдтэй яаж хөдөлгөөн авчуулах вэ гэж аль болохоор бодоод хийгээд байгаа. Чиний хувьд юу хийж байгаа вэ? Нөгөө нэг хүндрүүлэгчээ авч чадсан уу юм? Хүндрүүлэгчээ авсан. Тэгээд надад жоохон хүндтэй би 2 кг-ыг авцсан чинь 2 хөлөндөө хийчихээр 4 кг болох. Тэгээд 0.5-аас эхлэх юм байна шүү хүмүүсээ гэж. Тэгээд нэг ингээд зүүчлээ нөгөө хөл нэг юм сон тэнцвэргүй болоод тэгээд тэрийг солиё гэж бодоод байж байгаа. Тийм. Төгч гэдэг. Харин манай нөхөр хийх үгүйг нь мэдгүй. Хоёрдугаар гэх юм бол жижигхэн гантил авсан. Тэгээ бас нэг юм бугуйн чинь ингэж нөгөө хөдөлгөөнийг гэх юм уу нэмэгдүүлдэг бас нэг юм жижиг юм төхөөрөмж авсан. Би сторигоороо юм хуваалцсана. Тэр нь болохоор одоо жишээлбэл би ингээ компьютерд айгүйх бичиж байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө бугуйн энэ хэсгийн хөдөлгөөн айгүй хязгаарлагдчихд юм байна л да. Тэгэхээр нөгөө тэр бугуугаа ингэж халааж хөдлөх жоох сайн байдаг. Тэгээ тийм нэг төхөөрөмж бас авсан. Тэгээ тэр ингээд амар ингээд эргүүлэх тусам ингээд хүндэрдэг. Тэгээд ачаал айгүй юм. Тэрийг ингээд ядаж компьютерийн өмнө сууж байхдаа гараа ингээд хилээд байгаа. Гантил нь болохоор бас бэйхам болчихсон жоохон хөгжүүлэе гэж бодоод юм уншаа сууж авах үедээ ядаж 10-ыг хийчихье гэж бодоод авцсан байгаа. Тэгээ тэрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Өндрүүлэгч дээр сольж аваад хий гэж бодсон. Нөгөө хоёр нь бол яг хийгээд эхлүүлсэн. Амжилт. За тэгвэл бүр багаас эхлэх нь чухал юм байна те. Хөндрүүлэгч авахдаа хөлөндөө хийхтэй. Нөгөө хүн бүрийн чадамж өөр болохоор магадгүй зарим хүмүүст 2 кг амар амархан байж болно. Миний хувьд болохоор жоохон хүнд санагдсан. Тэгээ би жоохон багасгая гэд бодсон байгаа. За хоёлоо подкастынхаа сүүлийн хэсэг рүү ямар вэ? Тэгье. Магн болон кальцийг ямар хүнсээр дамжуулж авч болох вэ гэдэг талаар ярьцгаах уу? Яагаад тэгэхээр тодорхой хэмжээний ойлголтыг сонсогчд маань авсан гэж бодож байна. Тэгээд ямар хоол хүнс эргэлэх юм бол энэ хоёр бичил шимээ сайн нөхөж авч чадах вэ гэдэг талаар ярилцгаая. Чи эхлээд кальцаасаа эхлэх үү? За кальц болохоор бусад нөгөө шимт бодистойгоо харьцуулах юм бол харьцангуй их хэмжээгээр цөөн төрлийн хүнсэнд агуулгадчихэдэг. Тэгээ бидний хамгийн сайн мэдэх сүү цагаан эдээ бол кальцийн хамгийн сайн их үүсвэр болж байдаг. За тодорхой хэмжээний ногоо болон жимс үр тарианд агуулгаддаг. Жишээлх юм бол ногоон ванду байна, буурцаг байна, брокколи байна, байцаа байна, будаа байна. За үр тарианаас гэх юм бол буурцаг байна. За мөн жимснээс алим, тоор их мэтчлэн хүнсүүдэд агуулгадж байдаг. За загас болон өндгөнд бас тодорхой хэмжээгээр кальц агуулгаддаг. Ялангуяа өндөгний шард бас кальц агуулгадж байгаа. Загасны хувьд гэх юм бол жижиг ястай загаснууд байдаг шүү дээ. Сардин загас ч юм уу, хулт загас гэд. Эдгээр загасуудад бас тодорхой хэмжээний кальц агуулгадж байдаг. Тэгэхээр эдгээр хүнсийг хүүхдийнхаа насны онцлогт нь тохируулаад, хооллолтынх нь байдал тохируулаад, эсвэл өөрсдөө ч гэсэн хоол хүнсэндээ хэрэглэх байдлаар кальцийнхаа хэрэгцээгээ нөхөд ээж болох юм байна тий.
За тэгвэл сүү хэрглэж чадахгүй хүмүүсийн хувьд кальцийнхаа хэрэглээнийг яаж нөхөх вэ? За сүүн дээр бид нар хоёр байдлаар хүмүүс сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж чадахгүй болж байгаа тийм. Нэгдүгээрт нь болохоор сүүний лактоз үл твчих байдал. Нөгөөх нь болохоор сүүний харшил гэж хоёр зүйл байгаа. Энэ хоёр болохоор хоорондоо төстэй юм шиг мөртлөө маш юм ялгаатай ойлголт байдаг. Сүүний харшил гэхээр дархлааны систем сүүний уургийг аюултай гэж үзээд ямар нэгэн шинж тэмдэг үзүүлэхийг хэлж байгаа тийм. Лактоз үл твчил гэдэг нь болохоор бид одоо лактозыг задлдаг одоо лактаза ферментийн хангалтгүй байгаагаас болоод шинж тэмдэг үзүүлэхийг хэлж байгаа. Тэгэхээр хүүхэд нь сүүний харшилтай юу эсвэл лактоз үл твчих үү гэдгээс шалтгаалаад одоо хэрэглэх бүтээгдэхүүнүүд нь өөр байна гэсэн үг. Хэрвээ хүүхэд нь лактоз үл твчих одоо эмгэгтэй байх юм бол лактозгүй сүү гэж байдаг болсон. Тэрийг хэрэглэж болно. Харин сүүний харшилтай байх юм бол тэгээд лактоз одоо байхгүй лактозгүй сүү авах боломжгүй байх юм бол мэдээж нөгөө урамлын гаралтай хүнснээсээ кальцийнхаа их үүсвэрийг хангана гэсэн үг. Мөн урамлын гаралтай нөгөө сүүнүүдийг бас тодорхой хэмжээгээр хэрэглэж болдог. Жишээлх юм бол бүүлсний сүү, шар бүрцэгний сүү, овёсны сүү гэдэг. За бас нэг сонголт нь болохоор кальцаар баяжуулсан хүнс гэж байдаг тий. Тэгэхээр нөгөө шошгон дээр кальцаар баяжуулсан гэж бичсэн байх юм бол тэдгээр хүнсийг бас аваад хүүхдийнхээ хоол хүнсэнд хэрэглэж болно. Зөв. Тэгэхээр сүү үл твчлээ сүүг шингээж чаддгүй хүмүүсийн хувьд ургамлын гаралтай кальцаа бас авч болох нь шүү дээ. Тэрэнд бас нэмээд хэлэхэд чианы үр их дажгүй тий. Чианы үрийг дэвтэйгээд өөрийнхөө дуртай шингэн дэвтэйгээд тэгээд маргааш нь идэх юм бол бас кальцаа хангалттай авч чадна. Дээрэс нь нэмээд эслэг агуулдаг. Тэгээд омега 3 тосны хүчил агуулдаг. Тэгэхээр чианы үрийг бас сонирхоод үзээрэй. Тэг хүмүүсийн мэддэггүй одоо жишээлбэл кальц гэхэр шууд сүүтэй бид холбож боддог. Гэтэл жүрчинд бас тодорхой хэмжээгээр кальц агуулдаг тий. Гэх мэтлэнгээр ер нь ингээ ярангууд олон төрлийн хоол хүнс хэрэглэх тусам тэндээс ирж байгаа олон төрлийн бичил шимийг бид илүү сайн авнаа л гэсэн үг. Инхээр нэг төрлийн хит боловсруулсан хүнсээ бууруулах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр магний дээр ч гэсэн ялгаагүй. Хит боловсруулсан хүнс буюу бэлэн гаднаас худалдаж авч идээд байгаа бэлэн гоймон, чихэртэй ундаа, бичэн гэл энэ бүх хоол хүнсийг илүү их түлхүү идээд байгаа хүмүүст магний бас бага байдаг. Ингээ магний бага байгаад байхагийн бас нэг сөрөг тал юу вэ гэхээр цусны сахартай холбоотой асуудал бас үүсэх магадaltaй. Тэгэхээр ер нь магнийгаа сайн авж байгаа хүмүүст цусны сахарын асуудал бага байх ийм үзүүлэлтүүд маш их байдаг судалгаан дээр. Тэгээд үүнтэй холбогдуулаад бас ярихад ямар хоол хүнсэнд байдаг вэ гэхээр магний хамгийн өндөр хүнсний жишээ гэвэл Бразил самар байна. Бразил самар бас селен агуулдаг. Гэтэ Бразил самарыг сайн эмчнэ гэдэг нэг дурыг хийдэж болохгүй. Нэгээс 2 ширхгийг идэхтэл өдөрт авах хэрэгцээ нэхээ селенийг нөхдөг. Тэгэхээр өдөрт нэг удаа ч юм уу 2 ширхэг Бразил самрыг идэж болно. За бидний сайн мэддэг зүгээр овёсонд бас байгаа. За бор будаанд бас магний агуулгаддаг. Кашью самар байна. Кашью самраар хийсэн төрөл бүрийн гоё амттангуудын жор миний сахаргүй амттан номд орсон. Ер нь сахаргүй амттан номын маань зорилго юу вэ гэхээр гаднаас бэлэн хүнс авахыгаа бууруулад гэртээ илүү гоё шим тижээлтэй олон төрлийн бичил шим агуулсан ийм амттанг хэрэглэхэд сургах тэрэнд бас зориулсан жоруудыг багтаасан юм онцлогтой. За түрүүчийн чиний хэлсэн бас загс байна. Загсанд бас тодорхой хэмжээгээр магний агуулгаддаг макрел гэдэг загс байна. Тэгээд ногоон бууцааг бол хэрэглэхэд маш амар тий. Ингээд хөлдөөж жагаад хоолн дээрээ ингээд бацхаар ингээд бутраад тэгээд ногоо голдох хүүхдүүд ч гэсэн айгу сайн идчихдэг. Спинач англи хэл дээр бол спинач, монгол хэл дээр бууцаа. Тэгээд алмонд самар байна. Монгол дээр бол бүүлс самар. За гэх мэтчлэн ингээд цааш нь яваад байвал зөндөө олон төрлийн хоол хүнс байна. Авокадо байна. Газрын самар гэж нэрлэдэг пинатс байна. За ингээд миний түрүүчийн дурдсан шоколад, какао гэд. Энэ бүхэнд бас магний агуулгаддаг. Малын дотор маханд бас магний агуулгаддаг. Тэгээд мах сүгэ хэрэглээд саяны миний дурдсан ногоонуудыг
хоол хүнсийг хэрэглээд ах юм бол магнигаа хангалттай авч чаднаа. За энэ подкастын явцад бас ярьсан нөгөө өндөр стресстэй бас жирэмсний үед тэгээд мигрентэй хүмүүс бас нөгөө байн үе мигрен хөдөлдөг бол магний сайн хэрглэж явах юм бол судалгаа бол нэлээд сайн юм билэ. Яагаад тэгэхээр цусан хангамжийг сайжруулдаг, тархины цусан хангамжийг сайжруулснараа мигрений өвчлөлтийн одоо тоог бууруулахад нэлээд тустай юм билэ. Тэгэхээр магниг бас хэрглэж ивэл их сайн. Өнөөдрийн дугаартаа хамт байсан бүх сонсогчдоо маш их баярлалаа. Тэгээ маш сонирхолтой олон мэдээллийг бидэнд хүргэсэн танд бас маш их баярлалаа. Ингээд биднийг дэмжиж бидний сувагт subscribe хийгээрэй. Найз нөхөд гэр бүлийнхаа гишүүдтэй хуваалцаарай гэж хүсье. Ингээд дараагийн дугаараараа уулзтлаа. Түр баяртай. Баяртай.